12 дугаар анги. Татар иргэний даран цоносны төлөө бүгдээ энэ хундгыг өргөцгөөе. Зэлмэ. Олзлогсон татаруудад яхан арх айрыг хөргөж өг. Тэднийг цогцтон нь уулгаарай. Ойлгов уу? Мэдлээ. Алив. Дахиныг тогтооцгоё. Татаруудаа жаахан арх айрг ууцгаа. Танаа эзэн жалин бух өгсөн биш үү? Дараа хурах шиг өгсөн дээ. Эннээс хойш та нар манай эзэн Тэмүүжний харьяат нар болсон. Тэрнээс сайхан хэрэг гэж хаана байх вүлээ дээ. Гэтэл алин бух ямар хүн байлаа да. Хамгийн дотнон л гэхэд босхонд суудаг боол байгаа байлгүй. Эзнээс оллоогод ажил хийж хоолоо олж идэх хэрэгтэй босуу. Манай эзэн та бүхэнд арх айрг хүртээж байна. Та нар баярлаж байгаа бол хамтлаа ууцгаа. Гомдолтой байгаа нь хорслоон тайлцгаа. Арх айрг ямар анд дайсан гэж ялгах биш. Сайн гүзээлээд авахд юу нь болохгүй байх үлээ дээ. Ой. Эрхэм жанжаа. Танаа зэргүүд манай охиныг хаашаа аваад явсан бэ? Танаа охиныг хүн булаагаад явсан гэв үү? Үгүй баха. Олзлогдсон эргэн олзны эдийг хаан тэнцүү хувааж өгөх юм гэсэн. Танаа хааны дотны нөхөр бололтой гоч эргэм насны залуу аваад явсан да. Тэр хамаагүй. Өөрөө тэр муу жулдраг заагаад игвэл би өрлөг жанжны хувьд тэрнийг дахин айрыг гүзэлж чадахгүй болгоод их болно. Алив. Намайг дагаад яв. Чолоона. Дууга дуудаад ир. Мэдлээ. Хавьд ийм сайхан амарч идсэнгүй. Яасан сайхан юм бэ? Нангядууд ор гэдэг дөрвөн хөлтэй зүйлдер унтдаг юм шүү дээ. Мөртэй жаргалтай ч юм уу? Тийм ээ, мөр шиг үү? Үгүй дээ. Тэгвэл үхэр шиг. Үгүй дээ, үгүй. Тэгвэл лав тэмээтэй ажиллаж байж таарна. Чи манай тал нутагт байдгүй гэдгээ л бодож. Одоо яв да, яв. Мэдлээ хантаа. Али хурдаач. Чи санаа амар бай да. Тэр бол тун сайн хүн байдгийг. Чи миний хэлсэн үгийг санаж байгаа үстэй. Санаж байна. Гэхдээ би жаахан айгаад л юм шүү. Би байхад айхах хэрэггүй. За юу. Явцгаая. Юу юм бэ? Би чулуун байна. Би хаантны дуудулсан хүнийг аваад ирлээ. За явцгаая. За явта. Хаантан өөр хинтэй ч уулзахгүй гэж хэлүүлсэн шүү. Мэдлээ. Зэвэ. Мухад та нар энэ дууга хэрэггүй. Зэлмэ. Хаан хинтэж уулзахгүй гэсэн. Би хаантай уулзах гэсэн юм бишээ. Харин нэг хүнийг хайж яваа юм. Эндээс энийг хайж явдаг юу вэ? Нэг муу асман бухыг хайж яваа юм. Тэр хаан эзний зарилгыг зөрчиж энэ хүний охиныг булаасан байгаа юм шүү. Тэр хүн энд байгаа гэдгийг чи яаж мэдэв? Би өөр газраар хайгаад олсонгүй. Манай хэвтүүл босуулууд бүгдээрээ энд байна. Их чирэн. Чи хардаа энэ хүн мөн үү?
Энэ толгойтой яригдах асуудал тул сайн таньж үзээрэй те. Битгий дуграа. Игчрэн. Чи сайн хар. Мөн үү? Яахан адилхан ч юм уу? Юу гэнэ? Гэхдээ ийм өндөр байгаагүй бах шүү. Тэгвэл өөр хүмүүсийг хар л та. Энэ мөн байна. Энэ мөн гэж юу? Яг энэ хүн миний охиныг булаасан юм. Чулууна. Чи энэ хэргийг юу гэмээр байна да? Надад хэлэхүүг алгаа. Чулуун. Чи хааны амийг аварсан ачтан хүн. Хүсэх юм бол хаан эзэнт хэлээд дуртай хүүхнэрээ шагнуулж болно. Заавал булан авах ямар учиртай юм? Чамааг барьж авахаас өөр аргагүй боллоо доо. Болно. Бүү ёсрох. Би бүтлмуутай амтан боловч гагц ёсрохыг л мэддэггүй хүн дээ. Тэрний охин хаана байна? Би тэрнийг танд хэлж чадахгүй нэ. Чи бодвол имэйл тохож үзээгүй эр дааг байлгүй дээ. Эхлээд чамайг хорчхоод маргааш хэрххийг хаан эзэн шийдсэгвэ. Аваад яв. Чулуунаа. Яваарай. Адана. Босоорой. Чи чинь юу хүн блэ? Юу хүн бэ гэж асууж байна. Дорд би татар хүн блэ? Энд юу хийж байгаа юм? Хантаа. Би тэрнийг оруулж ирсэн юм аа. Ада. Чи энэ бүхний зохион байгуулсан хэрэг үү? Чамайг хэн гэдэг вүлээ? Намайг Исүгэн гэдэг. Гадаа хэн харуул зогсож байна? Би байна. Хаан та юу болгоохсон бол? Миний тушаагаагүй хинээч наашаа битгий оруул гэж өөрлөг зэлэнд тушааж байна гэж хэл. Мэдлээ. Дорд би хаан танд аимшиггүй ойрцсон тул хаантан залхан шитгэх ажаам уу? Би чамайг залгаахгүй. Чи үнэхээр гоо бүсгүй байна. Чи ямар зэрэг зэндаа хүсэж байгаагаа хэлэх дүү. Даруухан хэл. Хаантан би таны олзны хүн. Тийм болохоор зэрэг зэндаа гэлгүй. Жирийн иргэн шивгчин болоо болголооч. Дээдийн ачлал тэр босуу. Харин миний эцэг их чирэн татарын чали бухын дараа ордог толгойлогч хүн байсан юм шүү дээ. Хэрвээ тэр надад үнэн сэтгэлээсээ дагах аваас би тэрний амийг хэлтрүүлээ зогсохгүй. Өөр энийг жанжнаа болгосон ч болно. Хаан эзний ачлалд талархлаа. Чи одооноос эхлэн миний баг хатан боллоо шүү. Хаантан талархлаа. Хаантан надад өөр нэг ихч бий л дээ. Тэр ихч чинь яасан гэж? Миний ихч Исүү надаас дээр хаан хүн зөх сайхны дээр оюун бэлэг хурц сэргэлэн билээ. Үнэхээр тийм гэж юу? Дорд би хэрхэн худал хийж зүрхлэх вүлээ? Ихч чинь үнэхээр чамаас гуйвал тэрнийг ирүүлээ. Ихчээгээ ирвэл чи зайлж суурай хөө. Чи тэгж ядах уу? Хаан сойрхож ихчийг минь авчирч уулзвал би ихчдэд даруй зайгаад тавьж өгнө. Чи алга цэцэг шиг гоо сайхан төрөө зогсоогүй. Алтан эрдэн шиг нандин сайхан сэтгэлтэй ажээ. Алло, нааш ир.
Хаантаа. Та сая надад нэг хэргийг зөвшөөрсөн шүү дээ. Зэлмэ. Чи одоохон онцлогдсон татваруудын дундаас 9 нэрт нэгэн хүүхнийг олоод ирээч. Ойлгов уу? Мэдлээ. Хаантаа. Өчигдөр татарын толгойлогч их чирэнгийн охиныг таны нөхөр чулуун булаан авсан тухай хов мэдүүлсэн. Тэрийг мэдэж өгөө. Харин чи тэрийг чирэг нааша дуудчихаарай. Би хадамтайгаа танилцъя байз. Хаантаа. Яалаа гинэ? Би одоо л ухаж байна. Ойлгосон бол хурд яваад ирээ. Чи ямар хэрэгээр явна? Хаан эзний зараалаар Есүс нэртэй нэгэн хүүхнийг ирж явна. Хурдлаарай. Цаагаараа. Цаагаараа. Хасраа. Чамд хэдэн татаар иргэн олгосон? Мянган хүн. Хүүхдийг нэмбэл 3000 болох байхаа. Би сайн тоолоогүй л дээ. Чи Есүс нэртэй хүүхнийг хараагүй үз? Хараагүй. Чи тэрүүгээр яах гэв? Сүгэдэ. Есүс олсоо. Хаан байна. Хорчийн хүрээнд байна. Тэрнийг аваад ирэхгүй яаж байгаа юм? Хорч тэрнийг авгаагаа болгож авна гинэ. Чи хаан тэрнийг аваад ир гэж хэлснийг дуулаагүй юу? Хэлсэн гинэ. Гэтэл хаан эзэн 30 сайхан хүүхнээр авгаа болгохыг зөвшөөрсөн гэд мэтгээд байна шүү дээ. Хаан ч тэгж хэлж байсан юм биш үү? Тэгэд яах вэ? Энэ хэргийг нэг л хүн аргалж чадна. Хэн блэ? Зэлэм. Чи надаас битгий. Би чинь хяа довгийг улс болгон дэвжээх эхлэлийг тавьсан гавьяатай сайн хүн шүү. Тийм болохоор хаантан миний хэлсэн болгоныг дуулууртай хүлээж авд юм. Чи миний баг хатан болчихвол дээдийн заяа буян тэр биш үү? Зайл босоо тэр. Босоо тэр гэж байна штэ. Босоо тэр. Босоо тэр гэж байна. Болооч. Болооч дээ. Хүй. Та нар чинь яаж байна? Хурд хувцас өмс. Хаант чавдаа уулзъя гэж байна. Зэлмэ. Чи яхаар хонин сөрөг рүү халдах хорд муу чан шиг авирлдаг үлээ. Хорчоо харин чи яхаар ороон орсон бух шиг загнаж байгаа. Хой байцаараа. Энэ хүүхний би булаан амтсан болохоор хэрхийг би өөрөө шийдэх авчиртай биш үү? Хаантан тулалдааны өмнө олзсон болгоно өөрөө авах дүрм журмаа өөрчилснийг санахгүй байна гэж үлээ. Цугларсан олзыг хаан эзэн байгуулсан гавьяанд нь тохируулан хувааж авах учиртай юм. Тэгвэл миний байгуулсан гавьяагаар энэ хүүхний гэдлийг ирэхгүй юм уу? Ороод ир. Мэдлээ. Чиний энэ удаагийн байгуулсан гавьяанд ийм хүүхэл тохирох байх. Гүч. Чи цайлаа. Хаан эзэн болон Есүгэн хаттын амрыг ирье. Сууцгаа. Өнөөдөр их хуралдааг жуулах гэж байна. Би хэдийгээр хаанд өрөмжлөгдсөн боловч Овг аймгийн ихэс дээдэс өрлөг жанжингууд их хуралдаад хамтарч уулж чухал хэргийг хэлэлцээр ирсэн уламжилтай. Харин томоохон хэрэг төгт оролцсон жанжин сайд ихэс дээдэс хуралдаад оролцохгүй байх дэгтэй байдаг билээ. Тийм болохоор би дарьтаа авгыг хуралдаагаас гарч явахыг шаардаж байна. Миний эхнэрийг булааж байсан урдын өшөөт мэрэгдүүд Ван хааны цэрэгт дарагдаад толгойлогч тогтоон хөө худуугийн хамтаар 8-ны Даян хааны ивэлд орохоор очисон сурагтай. Тийм болохоор би тэднийг шийтгэж чадхаа байж. Харин мөнх тэнгэрийн ивэлээр Жалибуухын татаарчууд миний сүлдэт тугийн дор бориг бохирон дагахаар орлоо. Би яагаад эзлэгсэн татааруудыг та бүхэнд хувааж өгч байгаагийн учрыг ойлгож байна уу?
Зөжтэй ах та бодлоо хэлдэ. Байгуулсан гавьяанд нь дүүцүүлэн шагнаж жанжин цэргүүд цаашдаа эр зөрөгтэй тулдах эрч хүчийг нэмэх гэсэн Үгүй үг. дээ. Эцэг эсэхөө өд болохдоо хэлсэн үгийг мартлаа гэж юу? Би санаж байна. Эсхүү Батар өд болохдоо хожим миний үр ачнаар татаруудыг барьж явсан цагтаа хасаг тэрэгний дугуунаас өндөр эрчүүдийг бүү үлдээсгүй гэж хэлээд таал төгссөн. Дэлгүй те. Чи ямар бодолтой байна? Би дайны талбар дээр бусадтай хатгалдахдаа хараа завчиж үзээгүй. Харин гартаа ганц гац барайгүй олзлох өстийг хөнөөнө гэдэг ухаан санаанд багтахгүй хэрэг байна. Тийм гэж юу? Чи мэрэгдийг довтлох дайнд цөнгүү олзлогсдыг хөнөөж байгаагүй шүү. Билгүүтэй хаа. Хэрвээ та татарчууд манай гурванч өвгийн хөнөөсөн урдын өшөөг санаваас сэтгэл эмзэглэхэ байчихнаа. Аха, санаа зовлтгүй. Би тэгэхэд тань тусалнаа. За тэгвэл өнөөшин дундаас үүр цай хүртэл энэ хэргийг нэг тийш шийдэх дөө. Бүгдээр миний тушаалаар нэг зэрэг хөдлөн шүү. Энд ч өөр нэгэн сэтгэл гаргаж болохгүй. Тэр тусмаа нууцыг задлах цаастай гэдгийг мэдвэл зөхөн. Ганцхан гай төв болох хүнийг үлдээвэл 3 үгөөс оровсон хэрэг болно. Аава, юу болов вэ? Иш явж байгаа дээрээ. Сая хорилдаагаар юу хэлэлцэв дээ. Аава, та бид хаан эзний инэрл хайрыг хүртэж байгаа болохоор илүү өгөн дурлаад яах вүлээ дээ. Үгүй. Охин минь. Чи хэдийгээр баян тансгийн дээдийг эдэлж байгаа ч гэсэн татар хүн гэдгээ мартаж болохгүй шүү. Хаантан татаруудыг хэрэгхээр шийдсэн бэ? Аава, та энэ тухай битгий асуул та. Харин шүн гэрээс гаралгүй байгаарэ гэж санах тун. Яагаад хэрвэлээ? Аава, би явъя да. Та нар тэрүүгээр юу болж байгааг үзчихээд ир. Бэлгүүтэй жанжнуудаа. Их чирэн. Чи охинтойгоо уулзаа юу? Хаантан бүх татаруудыг хятгаар тогтоо юу? Би сая сонслоо. Нүгүтэ. Хасаг тэрэгний тэнхлэгээс өндөр бүх эрчүүдийг гэсэн юм. Харин таныг юу боллоо гэж алах вүлээ дээ. Гэхдээ л та мэдээтэй байдаг юм шүү. Аваа, та тэдний хятгаас эмээгээд байгаа юм уу? 1000 татар эргэнтхэн жүтгэр болон хувирах юм гэж хэн мэдхүлээ дээ. Яаж сэтгэл өвдөхгүй бах вэ? Хэрвээ авах хааны зарилгыг зөрчвөл хүнд ялант онно штэ. Надад нэг арга байна. Хэл. 500 хүнийг өөрийн авгатаа үлдээгээд үлдсэн 500-ыг нь алчхаад хаан авах тоог наривчлан тогтоохгүй байлгүй дээ. Тэр 500 гэсэн өрөвдөлтэй биш үү? Тохуугийн хэлдэг үнэн шүү. Гэхдээ бид ямар ч байсан 500 хүнийг цааш нь харуулах хэрэгтэй болжээ. Тэгвэл энэ мэдэг нарийн нууцлах хэрэгтэй. Тийм биз дээ. Яго. Ясүнг. Та нар одоохон хүрээгээ мөслүүлээд тэнийг ч гаргаж болохгүй. Мэдлээ. Тохуу. Харин чи ээжтэйгээ цуг яваад нөгөө 500 татар эрийг хаана байрлуулах асуудлыг шийд. Мэдлээ. Тэмүүжин өнөөшин биднийг алахаар завдаж байгаад бол гартаа таарлсан зэвсэг болгочхоор зүйлсийг авцгаа. Юу? Тэмүүжин өнөөшин биднийг хятах гэж байна. Тэмүүжин хасаг тэрэгний дугуунаас өндөр татаруудын толгойг авах зарлиг болгосон. Ойлгож байна уу та нар? Биднийг занж байна. Зогс. Хаач гэв.
би тийш очих гэсэн юм аа. Энэ татар хүн байна. Барайд ав. Ой, намайг таваач. Би танаа хааны хадам аав байна. Та тэрнийг таньж гин үү? Танихгүй байна. Гэхдээ хаан авах 2 татар хүүхнийг баг хатан болгон авсан гэж дуулсан. Үгүй та нар гэхдээ нууц алдхаас сэргийлж тэрнийг алчихсан дээр баха. Алив. Үгүй. Та нар намайг олж болохгүй. Би хасар эцгээгээ дуудаад ир. Хасар. Би их чирэн байна. Тэр үнэхээр Есүс эсвгэн тэр хоёрын эцэг нь байна. Яасан бэ? Та нар намайг хурдан тавихгүй мө? За яах вэ? Тэгвэл тавихаас та. Дуулж бай. Жолооноос салдуурсан эмнийг хангал шиг хаасайгүй яваад байвал хар толгооноос сална гэдгийг мэдэх түн. Би Амбга хааны сүнс байна. Надтай адил зөрчдүүдийн модон илжиг таадагдан өгсөн охин бархаагийн сүнс бас хүрээд иржээ. Бас татааруудад адууны хулгай мэд хорлуулан өгсөн Есхвэ баатрын сүнс бас хүрээд ирсэн байна. Гурван дээдс минь. Тэмүүжин би та нарын хошиг авлаа. Эхэлцгээ. Тэдэнтэй нэгийг өвдөлцөөрэй. Хаанта татарууд улангасан эсэргүүцэд манай цөөнгө хүмүүсийг хөнөөч гэлөө. Энэ нэгэн хүн хэл дуулгаж хэдэ. Тэгэд яах юм бэ? Алаад бай. Өргөжлөлөн алагтун. Нэг овгоор нь алаад байгаарай. Мэдлээ. Баазараа. Тэр Есүгийн хэмээх 2 үхэж байсан татар хүүхнүүдийг хүлээд бүх жанжингуудыг голын өмнө цуглар гэж санаа. Есүгэ. Аава. Дуулж бай. Тэгэн дор дэмэс та нар хуралдаад яригдсан нууц асуудлыг татааруудад задлсан уу? Та нар задлсан уу? Үгүй. Хаанта. Аав минь хүртэл энэ тухай асуухад би юу ч хэлээгүй штэ. Есүгэн. Чи битгий энэ хүн алхтаа нүдэ цавчдгүй харгас хаан сөхрөөд бай. Тэрэнд сүгдэх учиргүй. Аматад. Мо хар хорт могоонууд та нарыг би ачлан инэрч багатнаа болгон хуралдаад хүртэл итгэн оролцуулж байхад ийм чухал зэргийн нууцыг эзэгдээд болгон татааруудыг дахин босгоно гинэ. Миний тийм олон зэргийн амьд хүрчихэд амьд үлдэх санаа та нарт байна уу? Анар амьд үлднийг санаа юу? Үгүй. Бид биш ш. Манус гэлээгүй. Эх жирэн. Чи югмар байна да? Аава. Өгөсгээд юу их вэ? Есүг.
Би л та хоёрыг хорлжглоо шүү дээ. Бүх юм тодорхой болох шив дээ. Наадуула татаруудын нүдэн дээр цавжиж хай. Яваа. Охид минь. Хайзара, эдхийн надуулаад. Хаанха. Би нууцыг задруулсан юм аа. Чи юу да? Өчигдөр эгчээр надаас татаруудыг яах гэж байна да гэхээр нь би худлаа хэлж чадлагүй үннийг дуулгасан юм. Эгчэрэн ийм хэрэг болсон уу? Тийм ээ. Чи худлаа хэлж чаддгүй хүн гинэ? Тэрнээс чинь болж ганц шөнийн дотор тэжнээ олон Монгол баатар эрс татаруудын гар төнөөгдсөнийг чи мэдэж байна уу? Дуулж бай. Энээс хойш улс зэргийн чухал хэрэг хэлцэх үед элгүүтэг битгий оролцуулж бай. Хуралдаан үеэр чи гаднах хуулийг захирч эрүүл ба хулгай худлын заргийг шүүж бай. Хуралдаа төгсөж сарахад уулсны дараа сая орж болно. Есүг нарыг тавьж. Надад бүх хүрээрээ. Би өөрөө авгийнхантайгаа цог өгөх болно. Игчээ, Хаан эзний цаазаар би өөхөх ёстой биш үү? та гэхдээ нууцыг задлаагүй штэ. Надад завдал гараагүй. Хэрвээ гарсан бол би заавал нууцыг задлж өдий зэрэгтэй болгож өгсөн татар авгийнхандаа хэлэх байсан. Эстэгээс би өнөөдрийн тансаг жаргалын төлөө садан төрөл авг аймынхнаа мартуул ашгийг үзээд журмыг умарцдаг. Хаан таны саяын хилдгээр хортмогоо олон хувирах биш үү? Чи тэгээд урдын өшөөтөн татаруудыг алах учиргүй байсан гэж зэмлээд байгаа хэрэггүй. Тэгж байна. Ганц шүн дэр нэгтгсэн ачим нь бодолцсон зүйтэй гэж сансан үгээ зүрх гархан хэлхийг зөвшөөрнө. Хэл л дээ. Чи тал нутгийг эзэгнэн захирахыг хүсдэг үстэй. Тэгвэл нь татаруудын амийг хэлтрүүч хийчтэй. Бүсгүй хүн чи юугаа ойлгох вүлээ? Миний ойлгож байгаагаар Жамуух таргуудаа хоёр 70 тогоонд чунас авгийн идэр чирэг ирсийг амдаар нь чанаж алснаас болоод олон авг аймгийнхан тэднээс холдон явцгаасан. Хэрвээ чи өнөөдрийн олон ирсийг бүгдийг нь хүүс тэмтрүүл Жамуух таргуудаа хоёроос өөрсгөө харгас эзэн гэдгээ нотлох босоо. Тэд нар өнөөдөр юу болсон бilé? Чи маргааш тийм болох байлгүй. Чи надад хараалж ятлах хийж байна уу? Хэдэн мянган жилийн турш тал нутагт нүрнэж байсан дайн тулаа хэрхэн явагдаж ирснийг чи мэдэх юм уу? Та өөдөөс эсэргүүцэн тэмцэлж байгаа дайсныг зоргоороо хядвас таны сүр хүчийг нэмэгдүүлнэ. Харин өөрт дагаар орсон хэнийг ч байлаа гэсэн хядах юм бол энгийн номхон иргэд байтугай өшөө дайсан чинь хүртэл эвсэн монголчуудтай нэгийгээ үзэх болно доо. Та олзлогсдыг алж байгаа шин үнэн хэрэг дээрээ өөрийн цэрэг ардыг хядаж байгаас өөрсгөө хэрэг. Та ингэж бодохгүй ингэж үү? Есүгчээ. Би тантай зүг явна. Шихэн утгаа. Чи яах гэв? Би ч гэсэн татар хүн. Тэгээд ч хасаг тэрэгний дугуунаас өндөр. Чи бод онгос. Миний ээж өргөмөл хөө миний овг өөрт минь хуураад үйл гэсэн үг. Тэгвэл ээжийн нэрийг удаад би танд ганц үг айлгаж болох уу? Та энэ татаруудыг алах гээд амь хохирсон цэргүүдийг тоо Жамуухтай хийсэн байлдаанаас даван гарсныг мэдж байна уу? Энэ бол таны үлдийг тэнгэр таалахгүй байгаагийн илрэл мөн. Сая Есүгч шиннийг хэлсэн. Хэрвээ та зөвхөн өшөө хорслын төлөө дайн тулаан хийдэг юм бол Тэмүүжин үгээ эсэхвэ Жамуух тогтоо мэгүүжин сүлд болон саяын үхдэг залин бухаас юуны өөрч байх вүлээ дээ. Миний сэтгэл зүрхэнд тоногдсон Тэмүүжин хаан тийм хүн биш шүү дээ. Тэр чинь бусдыг бодвол уламж холыг харж хоёрыг боддог хүн. Тэмүүжин. Чи хөдлөлтөө. Биднийг яаж алъя гэж бодож байна да? Анта эхэлхүү. Бай зарэ Тэмүүжин. Би танаа монголчуудыг их хөшөө сандаг улс гэдгийг мэдэж байна. Амбга хааныг алуулахад би байсан. Юсүхийг хорлогдоход ч би байсан. Тийм болохоор би өөрийн цусаар өшөөгч нь тайлахад бэлэн байна. Харин миний овг аймгийнхан болон хоёр охиныг минь уучлан нэгүүлсэж гэж гуй. Аава. Есүгэн. Тэмүүжин бол сүүлийн хэдэн мянган жил тал нутагт мэндэлсэн хамгийн гарамгай баатар жанжин олноор хүрээлбэл зохилтой хаан эзэм шүү.
Намайг өгснээс болоод тэрний чин үнэнчээр хайрлах сэтгэлээ ор хөгдүүлж болохгүй. Тэр загт би өгсөн ч харамсах зүйлгүй. Аава. 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 Эх жирээ. Чам шиг баатар сайн эрийг өөртөө үнэнчээр зүтгүүлж чадаагүй нь миний энэ насанд дуршид харамсаад баршгүй хэрэг боллоо. Мөнх Тэнгэрийн ивэлээр чи надад Есүс хэмээх ухаанд үжинг үлдээжээ. Би тэрэнд алдааг минь хязгаарч залруулан хэлж өгч байх дархан эрхийг олгож байна. Тэрний үг эндүү ташаа байлаач би тэрнийг хязгаарч буруутгахгүй. Нэгэн бодлын миний хувийн хэрэг л дээ. Гэхдээ би хаан боловч надад гэр орны асуудал гэж байх учиртай үсттэй. Тийм үү? Бүрт бол хайр давын минь сонгон олж өгсөн 4 хүүхдийн минийх ухаан технэр минь үлээ. Олон жилийн турш бид зовлон жаргалаа хуваалцсан хамтдаа өвхөхөөс бус дэглэл үзэж байсан болохоор олсгүй ижилдэн дассан юм. Ийм учраас би өдий олон жил баг хатан татвар эмч авч байсангүй. Гэхдээ хорч хүртэл 30 ихнэр авах гээд байхад чинь арайгич олдсон ганцыг өөр хүнд булаалгачихсан шүү дээ. Тэгээд тоглоом хийгээд бай. нэр шүү. Хаа эзэнтэй 300 ихнэр авлаач. Тэтгэд тэжээгээд байж чадах тэнхээтэй хүн юм чинь. Тэ биз дээ. Орвонзоо ихнэр байтугай энэ удаад татар иргэний даран сөнөөгөөд нэг дор Есүгийн хэмээх 2 баг хатан авчгаад бүрддөө яаж дуулахыг гэж хальшраад байх чинь. Нэрэнч хаан эзэн энэ тал дээр жаахан түрэгцэн баха. Хаан эзэн хэдэн ихнэр авсан ч болно л доо. Нангадын хаад 3 ордын 6 хорооны 72 ихнэртэй байдаг гэв үсттэй. Харин та эхлээд бүрдүүжинд энэ тухай ярьж ойлгуулах хэрэгтэй байсан юм. Хэрвээ гэнт 2 баг хатан дагуулад очивол хатан лавл их зожирдог болно. Хэрвээ хаан хатан хоёрын харьцаа Модоо чи байтлаа хааныг 2 баг хатнаа өөрчин шагнацгаач гэх гээд байна вэ? Хаан эзэн намайг 30 ихнэр авахыг зөвшөөрсөн юм чинь юу нь болохгүй байх юм бэ? Хорчоо, чиний асуудлыг дараа болёо. Харин энэ удаа хааны асуудлыг хэрэглэхээ шийдэх хэрэгтэй байна. Нэр хорчоо, чи дууг сууж бай. Бид эхлээд хаан эзнийхээ саналыг сонсомоор байна. Би олон жанжтын дундаас нэгийг нь сонгож бүрддөө энэ тухай урдчлан дуулгамаар байна. Хөөе, та бүхэн битгий наашаа хараад байгаарай. Би дайн байлдаанаас өөр авгаа хүүхний хэргийг үтээж чадахгүй шүү. Миний санахад боорч хаантай хамгаас олон жил нөхөрлөж байсан 9 урилгын нэг болохоор тэр л хамгийн тохиромжтой гэж бодож байна. Чадахгүй би эмэгтэй хүнтэй үг солино гэхээр тэл ам маань гацчихдаг юм. Боорчоо, чиний ихнэр эмэгтэй хүн биш гэж юу? Боорч нэрээ эвгүй байхад үү? Хөөе, ганц тохирхон энэ байгаа юм байна шүү. Нээр л энэ хамгаас илүү тохирхон байна. Зүбэдэд үг төрүүлээд явуулчих. Битгий тэмээд хонгосоо би яаж чаддгийг. Чи яага болдгүй. Ханта, би туршаад үзье. Ээж, Мухлаа жанжин ирлээ. Тантай уулзах чухал хэрэг байна гинэ. Датааруудыг даран сөнөөлөө гэж илж ирж хэлээгүй шүү. Цаатгаа ороолаа л да. За. Мухлаа жанжин. Үжин тарны амрыг ирье.
Мухлаа занжин шүн дөлөөр нааша төрүүлэн давтлах ямар чухал хэрэг гарав? Хэл л дээ. Чи яагаад дуугаа байгаа юм? Арай хаан эзний лагшин Хааны лагшин тунгалаг байгаа. арай хүүхдүүд минь Тэд нар ч гэсэн тун сайн байгаа. 9 өрдгөн хин нэг нь Нүгүтээ. тэгээд чам ямар хэрэг болов? Мухлаа. Чи яагаад байгаа юм бэ? Шүн дөлөөр төрүүлэн ирж уулзах чухал хэрэг байна гिचгээд яагаад дуугаа байгаад байдаг вүлээ? Та хоёр гарч бай. Мухлаа. Чамд ам нэх эвгүй байна уу да? Би танд сайн муу хоёр хэргийг айлтгахаар ирлээ. Эхлээд сайныг айлтгах уу, мууг нь айлтгах уу? Сайн хэргийг сонсвол санаа сэтгэл баяраар гин. Сар муу хэргийг доолвол сар жилээрч гунигт автна. Сайн хэргийг баяр сар мэдээнд арилна. Сар хэргийг төрүүлж доолвол сайн мэдээнд сэтгэл сөлбөгдөх босуу. Хаан эзэн олон жанжны ятгалгийг дуулалгүй. Хоёр татар эмийн гувай зүсэнд татагдсан баг хаттай болгон авчихлаа. Юу гинэ? Тэгвэл нөгөө баяртай хэрэг нь юу юм? Хаан эзэн олон жанжны ятгалгийг дуулалгүй. Хоёр татар эмийн гувай зүсэнд татагдсан баг хаттай болгон авчихлаа. Чи наад сар мэдээг надад нэгэнд дуулгасан босуу. Үгүй. Тэр сайн сар хоёр хэрэг угтаа нэг хэрэг л дээ. Чи юу гинэ? Би сайн ойлгохгүй л шүү. Урд нь хаан эзэн ганцхан таныг хайрладаг байсан одоо өөр хоёр хүүхэнд нэгэн зэрэг дурлжээ. Энэ бол таны хувьд сар хэрэг мөнөөс мөн. Урд нь та ганцаараа хаанд санаа тавьдаг байсан бол одоо өөр хоёр өсгөө хаа эзэнт минь халамж тавих болохоор нэг удлын сайн хэрэг биш гэж үү? Гэхдээ би хааны хайрыг харийн хүүхнүүдэд хуваалцмааргүй байна. Хэрэг явдал нэгэнт болоод өнгөрснөөс хойш одоо яах вүлээ дээ? Үжин та төр төмбөгөр ёс ямбгарыг бодолцоос хаан эзэн таны ууч тэнүүн сэтгэлийг бодолцсон уламж хүндэтгэн харьцах босуу. Таны их хатны байр суурь хизээч гунхашгүй бай. Тийм болохоор нэгэн бодлын сайн хэрэг гэсэн үг. Та тэр бүхнийг эсэргүүцээд болиулж чадлаач гэсэн хаан эзэн хүслээ гүйцэлдүүлж чадаагүйгээс болж танд сэтгэл хөрвөл өөрт чинь сар хэрэг болон хуурж болно. Сараас сар хэрэгч болж мэдэх юм. Наад үгийг чинь хаан эзэн хэлүүлсэн үү? Үгүй. Наашаа ирэхийг зориглох хүн байхгүй болохоор би өөрөө наашаа ирсэн юм. Чи яагаад заавал хөтө тоогоо үрхэр зориглоо? Яагаад гэвэл та бол хаан эзний дөрвөн хүүгийн их. Тийм болохоор би энэ хэрэгээс болж хаан хатан хоёрыг ив найр бүү алдаасаа гэж хүссэн хэрэг. Яагаад гэвэл энэ бол гагцхүү. Тэгэхээр би хүссэн хүсээгүй энэ хэргийг өөрчлөх аргагүй болчоо дээ. Үжим минь сэтгэлээ онгоотл уйлаад автаа. Мухлаа. Чи хаан эзэндээ очиж ингэж Би хэл. юу хэлүүлэхийг мэдэж байна. Тэр жил хадам эцэг Эсхөөбаатар жирийн нэг овгийн толгойлогч байхдаа баг хатантай байсан юм чинь улс Монголын хаан уламж олон хатантай байж яахан болохгүй байх вүлээ гэж бүртүүчин хэлүүллээ хэмээн айлтгана. Харин ч Тэмүүжин хаан энэ хэргийн тухай элчийг зарж эргүүлдэг нь илүү цэрэг болсон байна. Эхнэр нь нөхрийн аяыг харж эрг нь хаан эзэндээ захирагддаг нь нартын ёс усуу.
Хаан эзнийг хамгаас хайрлан хүндэлдэг их хатан бивээр сэтгэлдээ нийцсэн гуа хатныг сонгон авсанд харин ч сэтгэл маш ихэд баясаж байна. Би үжин таны санааг эндүү таагаагүй бол та ингэж хэлэх байх. Чи зүйтэй үгийг хэллээ. Яг ёсчлон айлтгаарай. Батлыг туулах хилаарай